ТV телевизээр болон YouTube-ээр Зэвэрэ ток шоуны шинэхэн дугаартай уулзч чад баярлаа. Тэгээд их хвчлэн бас хүмүүс YouTube-ээр үздэг, гадаад монголчууд хүмүүс их үздэг гэж би олон хүний амнаас сонсч байсан. Их баяртай байгаа. Мөн 2-оос 3 сар, за 2 сар хагас баг нэвтрүүлгээр гаргаагүй, амарсан байгаа. Өөрөө амралт аваад тэгээд одоо шинэ дугааруудаа хийхээр бэлэн болсон, эргээд эрсдэлтийг бас хийхээр бэлэн болсон байна. Тэгээд манай үзэгчид манай сүүлийн үед бас их стресстэй байж магадгүй, тийм учраас стрессийг гоё хаяад, гоё яриацлага сонсоод нэг 50 минутыг сайхан амраад өнгөрөөгөө гэж хүсэн байна. Тэгээд эргээд эрсдэлтийг би ямар зөвшөөрөөр хийх вэ гэж их бодлоо. Их ч олон хүмүүс санал тавилаа. Яагаад нэвтрүүлгээ хийхгүй байгаа юм бэ гэж асуулаа. Тэгээд сүүлийн үед бол зөвүүн гэдэг үг бол дахин давтагдшгүй гэдэг утгаар би хэрэгэлдэг учраас тим зочдыг оруулахыг хичээдэг. Тэгээд сүүлийн үед шинэ урсгалыг гаргаж ирж байгаа. Бисма гэж залууг өнөөдөр нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байна. Тэгээд ирсэн баярлаа. Сайн байцгаана уу хангаргийн. За энэ одоо энэ юу гэсэн үг юм? Хангаргийн гэсэн үг. Сайн байна. За эхлээд танилцсан дээр явах гэж бодож байна. Би хэд хэдэн нэвтрүүлгээ орсон байх харагдчихсан. Тэгээд яг тэрүүгээр биш нэг хувь хүн талаас нь те хангард гэдэг чинь бас би яг юуг сайн мэдэхгүй байна. Ойлосоо ярилцаад яв. Эхлээд нэг өөрийгөө нэг үзэгчтэй жоохон танилцуулаач. Хангард. Нэрт бүтэн нэр чинь. Нааг Бисма гэдэг. Тэгээд би хангаргийн лейблийн уран бүтээлч. Тэгээд би тэгээ сая 1 сард өөрийнхөө анхны хангаргийн 777 chapter 1 гэдэг цомгоо гаргасан. Тэгээ одоо энэ цомгийн хүрээнд одоо 3 дунд клип нь гарсан байгаа. Тэгээ 1 сараас хойш юу нэгэл явж лээ да. Уран бүтээлчийн хувьд бол тийм бүтэн дээр нь хин юм бэ? Бисмагийн. Тэгээ нааг Бисма гэдэг ер нь. Жинхэнэ нэр чинь. Тий. Яг би зөвөр нэвтрүүлгээр ингэж бодоод байдаг. Хүмүүсийн мэдэхгүй дээрээс нь хинт ч ярьдгүй зүйлүүдийг би яриулахыг хичээдэг. Гэхдээ яг зөв хүний нэг эцэг ихээс өгсөн нэр гэдэг бол үргэлж бахархаж явах хэрэгтэй зөв шүү дээ. Тийм тэгээд нэг жинхэнэ нэрээ хэлээд намайг нэг баярлуулаач гэж би гоож шүү дээ. Тэгээ ног тэгэхээр Туяабаатар гэдэг. Туяабаатар. Тий. Их өвөрмс нэртэй юм тий. Тий. Цөөхөн. Хөвгчлөлтэй нэртэй шүү дээ. Тий ингэдэг байхгүй нэг гард ингээд яг ингээд ярьж байгаа ног TB гэдэг байхгүй хүмүүс ер нь TB гэж мэддэг. Тэгээ ярьж байгаад яг жинхэнэ нэр чинь хин юм бэ гэсэн чи би ног Туяабаатар гэдэг шүү дээ гэсэн чи nice өөр хөвгчлөлтэй залуу айгу жинхнээс нь хэлчихээ гэ. Жигэн нэр нь Туяабаатар. Яа. Ер нь судалж үзсэн би яга оргил мөх гэдэг намайг миний бүтэн нэрийг. Надтай адилхан нэг 14 нэртэй хүн байд юм билээ. 14 хүн байд юм билээ. Надтай адилхан нэртэй цөөхөн хүн байд юм аа. Гэтэ би бас сайн мэдэхгүй байна. Би өөрөө бол яг над өөртөө адилхан нэртэй хүнтэй учирч байгаагүй. Учирч байгаагүй. Тийм. Угаасаа баг учрахчгүй байх гэж би баг бодож байна. Гэтэ бүгдээр нь мен төргий надтай адилхан нэртэй хүмүүст бүгдээр нь мен төргий. Тийм. YouTube-ээр үзэж байгаа. Бид одоо хамтдаа зурагтаар гарч шүү. Туяабаатар аль сургуулийг 10 жил төгссөн бэ? Дээд сургуулийг хаана төгссөн бэ? TB. Яа. Сургуультай 10 жил дээд сургууль. Ер нь боловсролын талаар асуулт шүү дээ. Тэгэхээр би яг өөрийнхөө яг энэ боловсрол янз бүрийн зүйлсийг нэг дээд сургуулиудаар яг ингэж ангилах ер нь хүсэлгүй байдаг л та. Яа тэгэхээр миний үзэж боловсрсон зүйл юм бол яг миний хэн нэгнээр заалгасан биш миний амьдрал дээр яг өөрөө үзэж харж гарч туулсан зүйлс л гэж боддог л доо. Хэрвээ мэрэгжлийн тухай ярих юм бол би ямар мэрэгжилтэй байх юм бол би уран бүтээлч. Энэ уран бүтээлч мэрэгжлийг хэрхэн би эзэмшсэн бэ гэх юм бол энийг бол бас 10 хэдэн жилийн уйггүй хөдөлмөрийн үр дүн дээр би өөрөө одоо өөрийгөө мэрэгжлийн уран бүтээлч, мэрэгжлийн дуучин гэж боддог. Тэгээ энэ бүх уран бүтээлч хүний тэр амьдралын тэр аялал нь үнэхээр ямар ч их сургууль гэмээргүй сонин тийм гайхамшигт ертөнц байд юм байлээ. Гадаадд амьдарч ирсэн үү? Би гадаадд амьдарч ирсэн, би Хятад амьдарч ирсэн. Тий. Хэр удсан юм бэ? Хятад би бараг нэг 3 жил бараг байсан баха нийтээ. Ер нь ихтэй 90 очин их байдаг. Хичээлийн ухаан биш гэж би ойлгож байна. Ярьж байгаа чи хичээлийн ухаан биш, амьдралын ухаан амьдрал илүү чухал байдгаа гэж. За би бол дээд сургууль төгсөөгүй юм. Би энэгээр нэг бахархаж ярьдаг бол биш. Зүгээр амьдралын ухаан, хичээлийн ухаанаас заримдаа илүү байх нөхцөл боломж үүсдэг учраас. Илүү яах вэ? Энэ бол дандаа л тийм. Тэгээд би бас энэ одоогийн боловсролын системд бас ер нь маш таагүй ч явахтай нэг тийм сайн хандлагагүй байдаг. Яагаад тэгэхээр одоо тэ дэлхий хөгжөөд хүн төрлөختөө хөгжөөд хаана байгаа вэ?
Тэгэхэд энэ боловсролын систем нь те арга барил нь чиглэл нь бүр гүн гүнзгий мөн чанар нь хаана байгаа юм бэ гэдэг тэр асуултуудын хариулт нь айгүй бүрхэг байна л да. Тэгэхээр одоо жишээлбэл хүн төрөлхтөө хүүхэд гэхэд ч одоо бүх юм интернетд байна шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр чин тэнд аваачаал хүчээр ингээл 12 жил ингээл хүчндэл зүтгүүлээл гэх мэт те. Тэр чи хүүхэд чи юу ч хийх юмгүй гүйржээж тэгжээж нэг яг ер нь би ийм юм хийх дуртай юм уу? Насан туршдаа нэг иймэрхүү юм хийчихвэл гоё юм уу гэдгээ ойлгож эхэлнэ шүү дээ. Тэгэхгүй янз бүрийн хэрэгтэй хэрэггүй мэдээлэлээр ингээл интернетэд зүгээр ингээ ороод уншчих мэдээллүүдээр хүчээр нэг газар суулгаад ингэж байхаас одоо энэ арга барил эднээс нь ер нь өөрчлөгдөх ёстой л гэж би бодож байна л да орчин үеийн төвшөнд. Тэгээд би бас яг одоо энэ одоо угаасаа Улаанбаатарт хэдий одоо энэ диплома нэхэж ингэж ажилд авж байгаа ч гэсэн гэхдээ ер нь одоо орчин үед баг скил дээр л тулгуурладаг болчлоо шүү дээ. Эцэс тэнийг нь дипломтой хүнийг сонгох шинэ нэг өөртөө арчаатай байдаг хүнийг л ажилд авах гэж байгаа хүн сонгоно үстэй тийм үстэй. Хин нэгэн өөртөө зориг тавьсан хин нэг нь харцанд нэг үнэн мөн чанар байдаг. Тийм үнийг л сонгох гэж авах байлгүй тийм үстэй. Сургуульд сурах хэрэггүй гэж яг зөвөр ер нь бол тэгж бодд юм аа тийм би бол шууд тэгж л ойлгосон. Тэгээ Аз болоход бас энэ интернетээр янз бүрийн одоо Lynda, Zcom, Skillshare эднэргээд их гой орчин үеийн хичээлүүд байдаг болчих. Би бол одоо гэнгийн залуус ер нь бүгд өдөр болго өөрийгөө хөгжүүлэх тал дээр ажиллаж байдаг. Тэгвэл бидэд ингээ сарын $35 гэдэг Lynda жишээлбэл байна. Тэгээ сарын $35 сурахад амархан те. It's okay зүгээр нэг хэдэн видео үзэл англи нэгэ төвшинг сайжруулаад видео үзэхэд тэн дээр одоо дизайнер, график дизайнер, веб девелопер те, бизнес маркетинг, лидершипийн хичээлүүд эднэргээ маш олон төрлийн хичээл боловсруулах олон юм бол тийм. Тэгэхээр хүүхэд өөрийнхөө шийдвэрээ гаргасны дараа ямар зүйл тэр хүний амьдрал тэр баатрыг өөрийгөө хөгжүүлэхэд яг хаанаас нь юу хэрэгтэй вэ гэдгийг өөрөө мэдээл сонгоод явна гэхээс хин нэгэн тэрийг яг ингээд бий болохгүй л да. Гэхдээ багш гэж мэдээж гайхамшигтай зүйл мэдээж байгаа л да бүх мэдлэгт бол зүйл хоёр талтай байх те. Ер нь бол одоо жишээлбэл 10 жилийн сургууль суухгүй бол нэг нийтийн үйл ажиллагаанд оролцох ч юм уу нэг тийм жоохон хүүхдүүд жожиг болох магадлал их байдаг штэ. 10 жилийн сургуульд олон анги хамт олноороо бөөнөрөө ингэж ийж заа нэг бас нэг хүмүүстэй харилцаад тогтд юм болов гэж би өвдөө боддог. Тэгэхээр 10 жилийн сургуульд бол битэн сур гэж хэлэх бас тийм зүг биш байхаа гэж би бодож байна. Nice хүн болгоны бодол өөр штэ. Тэгээд тий би бол хүн болгоны үзэл бодлыг хүндэлнэ. 10 жилдээ ямар хөвгт байв? 10 жилдээ бас 10 жилдээ бол би бас сайн хөвгт байсан. Миний 10 жилийн эхний хэсэг ер нь аягүй сайн хөвгт байж байгаа. 2 дугаар хэсэгт их сахилга хөвгт байсан тий. Тэгээд бас 10 жилд бас их сонирхолтой олон шилжсэн л дээ миний 10 жилийн амьдрал бол. Яг 10 жилийн хаан төгсөж ирсэн ял сургуульд. Би ч яг 10 жилээ би Оросд төгссөн. Их л олон газар явж төгсөж тэ. Тэгэл ингээл англи яриад юм шүү. Тийм, ер нь их ингээл их л аялсан. Би багаас угаасаа хөдөөний хөхөд би говийн хөхт байхгүй юу? За, аль нутаг бэ? Би Дорн говийн өмнө говийн гаралтай. Гэхдээ би Дорн говьд төрсөн. Тийм, тэгээд миний баг насгийн бол ингээд уурхай тийм тосгонуудаар хөдөө сумдуудаар л ер нь би чинь бас тийм хөдөө хураг ариулж гисэн. Тийм. Миний түүх аягүй сонирхолтой. Би бүр яг тийм малчин ахыг яг ингээ амьдарч мэддэг эмээ өвөтэйгээ хамт те хөдөө сайхан ингээ амьдардаг байсан. Миний хүүхэд нас ер нь тиймэрхүү байсан. Хэддээ хотод орж ирсэн. Би хотод бол хотод 14 настайд орж ирсэн. Дээд сургууль сурсан уу? Дээд сургууль сурсан. Энэ ямар хүн мэргэжлээ сурч байв? Ер нь бизнесийн чиглэлээр л ер нь сурч ирсэн да. Төгсөөг байх те. Ярэ гарвал төгсөөгүй юм шиг байна. За тэгээд дээр би нэг бичлэг нь хальт харж исэн чинь хүний ярьж байгаа яриаг те өөлөх гол хэрэггүй. Өөрөөхөө яаж ярьж болно? Энэ хүнээс бусдаас өөр байна гэдэг бол бид тэр надад их зөв санагдсан байхгүй. Тийм шүү дээ. Тэнгүүд одоо чиний дэм те одоо ингээл скил ч юм уу ингээд энэ нэг англи үгнүүдийг оруулж ярих ер нь монгол хэлэнд хэрэгтэй юу ер нь? Чөлөөтэй штэ одоо эцэст би нэгэ дүгнж одоо миний яагаад юм бэ гэх юм бол би багаасаа би Орос школтой те би багаасаа Орос сургууль сурсан Орос сүгжим те Виктор Цой гээл Орос рок те Орос соёлтой их ойрхон байсан Орос телевиз үздэг байсан
манай аав ээж хоёр хоёулаа орсоор мундаг ярьдаг хүмүүс. Тэгээд англи гэх юм бол би хипхоп гэдэг зүйлийг мэдснээсээ эхлээд өөрөө хөгжмөөр сурсан. Тэгээд англи хэл яг хэл сурах бол надад маш гайхамшигтай санагдсан л та. Тэгээд би англи хэлийг сурсан. Тэгээд энэ миний өөрөө амьдралын түүх маань би орос хэлээр одоо ярина гэдэг чинь би дотроо монгол үгээр юм хэлчихэд орчуулад орсоор хэлэх юм бол тэр чинь амжихгүй шүү дээ. Орос хэлээр ярихын тулд би өөрөө шууд дотор миний нэг орос хүүхэд нэгдчихэж байна гэсэн үг байхгүй юу. Тэгээ би шууд дотроо орос хүн болоод тэ "Здорово, брат, как тебе, как жизнь, чоко" гэж орсоор шууд ингээ орос хүүхэд болоод тэнгүүд миний хоолойч гэсэн өөр бол орос хүн болоо явчихж байгаа байхгүй юу. Англиар ярих юм бол тэ "What's up my bro, what's happening, what are you doing man, we living this life" гэж ингээл ярингууд бас нэг өөр англи нэг Америк залуу дотор ороод ирсэн юм шиг те. Хэл сурна гэдэг надад ийм шин надад энэ хэмжээсүүдийг нээж өгсөн болохоор би хэл сурахад аюул сонирхолтой ханддаг. Тэгээ би хольж ярих нь. Тий, хольж ярих биш. Ингээ соронгууд угаасаа энэ шин үгнүүдийг мэдэнгүүт одоо арай сонирхолтой илэрхийл тий. Энд чи яриа өөрөө илэрхийлээд байгаа юм шүү дээ. Илэрхийлэл шүү дээ. Жишээлбэл би ур чадвар гэд ярьж болно те, скил гэд ярьж болно илэрхийлэл. Гэхдээ миний өөрийн амьдралын түүх маань дотор маань тийм олон янзын хүн байдаг болохоор би энэ гурван орос, англи, хятад те хэдийн хэл би мэддэг. Тэр дундаас хамгийн яг тухайн үеийн илэрхийлэлтэй хамгийн оновчтой хувилбаруудыг сонгоод ил гаргацдаг л гэсэн үг байхгүй юу. Тетрис шиг надаа ингээ хит хувилбар байж байдаг. Би чамайг хэр үнсэрхээгүй гэж бодсон байхгүй. Чи үнсэрхээгүй юу? Би үнсэрхийг бол биш ээ. Яг чамайг би үнсэрхээгүй гэж магадгүй. Тэгээ үнсэрхэг хүмүүс юу хөвчлэн англи үгийг хольж ярих ч юм уу тийм зүйлийг биш. Монгол хэллээрээ тод те уран цэцэн сайхан ярьцдаг байх хэрэгтэй гэж боддог шүү дээ. Ер нь бол монгол хүн монгол хэлээр тод уран цэцэн сайхан ярьцдаг байх л хэрэгтэй шүү дээ. Би ихтэй хин нэг надад ингээд уулзаад бас ярилцах юм бол бас уран цэцэн ярьж болно те. Англи үгнүүд оруулаад те. Гэхдээ би яг ингээд аюу чөлөөтэй биеэ сул тавих дуртай. Би өөрөө ийм л хүн тэгээд яах вэ ингээд ийм ярил байжэг. Гэхдээ би маш хариуцлагатай. Миний дууг сонсоод үзэлтэй. Миний дуун дээр бас яг л тэ бодолтой. Миний энд би байна гэдэг дуу эхлэхдээ ном ившээлгийн сум тавихад байгаа онох мэт миний flow гэдэг чи одоо урсгал гэх монголоор хэлгээр ч юм ойлгохгүй шүү дээ. Гэхдээ flow гэдэг чи хипхоптоо өөрөө тэ жаргон нь энэ үгийг илэрхийлэлтээр рэп урсгал байгаа шүү дээ. Миний flow байгаа онох мэт миний flow урсаж эхлэхэд эхний үнэр тал нутаг шаргал говь. Энэ хоёрхан мөрөнд би асар их хэмээг багтаачж байгаа байхгүй. Би нүүдэл чинь ном сумтай те нүүдэл чинь хүн. Тэгээ миний надаас үнэртэх юу вэ гэх юм бол тал нутаг шаргал говь те 5 хушуу мал нүүдэл чинь Азийн төв. Би тэр 5 хушуу мал дээр хүүхэд бяцхан хүүхэд байхдаа тэр хургийг хариулаа гүйжсэн байна гэдэг бодлоо. 5 хушуу мал Азийн төв. Би тэр зэн яг ингээ явахаар чи яг давгүй юм шүү. Тий, айгу яруу монгол хэлээр. Одоо шил миний депо гэдэг дуун дээр те миний rap Johnny Cash-ийн сүүдэр Johnny Cash гэ Man in Black гэж хочлогдсон агуу дуучин байгаа шүү дээ уран бүтээлчтэй. Тэгэхээр Johnny Cash-ийн сүүдэр хүннүүгийн нүүдэл тэв тэнгэрийн түүдэг тал нутгийн шүүдэр хөх чонын гүйдэл гүн шингэн хөглөгдсөн гайхамшиг тийж бүрдэл ямар ч алдаа байхгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл эсвэл би ярив буруу одоо нэг монгол рэпэд нэг ингээд үгийн райм болгохын тулд наан цаана оруулчихдээ шүү дээ. Тим юм байхгүйгээр хамгийн энгийнээр энэ раймыг холболт хийгээд байгаа байхгүй. Их гой сонсогдож байна. Тэгэхээр миний яг өөрийн монгол хэлний боловсрал гэх юм бол маа ээж монгол хэл уран зохиолын багш хүн. Тэгээд наа бүр багаас надад Монголын нууц товч гэдэг гайхамшигт судрыг те баг байхад уншиж өсгсөн. Тэгэхээр миний монгол хэлний яг мэдлэг бол ерөнхийдөө хангалттай. Гэхдээ би яг орос сургуульд орсноос хойш нэг 3 сарын дараа ихэд орсоор чөлөөтэй ярьж эхлээд 4 сарын дараагаас эхлээ монгол хэлийг жоохон мартчих эхэлжсэн л та. Тим хурдан уу? Яг хэлний хувьд бол би айгүй хурдтай. Би бас хятадаар бас ярина. Хойшуя. Ни хаа хойшуя. Гэтэ хэл сурна гэдэг яг энэ хүн бид чинь үнцгэрэг үзэл гэдэг одоо энэ үнцгэрэг үзлийг ер нь нин үг байлгээд болох хэрэгтэй гэж би боддог байхгүй. Яагаад гэвэл монгол хүн өөрийгөө бусдаас илүү гэж бодсноор эцэст ямар үр дүнд хүрсэн бэ? Өөрөөсөө ингэж гараад өвлийн тэнгэр лүүгээ хараад энэ утааг л харна штэ. Яасан бэ гэхээр би монгол хүн бусдаас дээгүүр гэдэг үзлийг дэвэргэх тусам тэр чинь ертөнцийн хууль гэж байгаа штэ. Би хэрвээ өөрийгөө чамаас дээгүүр чи мяа гэж бодчих юм бол би хизээч сайхан амьдрахгүй.
би шууд тэр нэг ертөнцийн хамгийн том хуйлуудын хамгийн түрүүнд байдаг дүрмийг зөрчөөл те өөрийн тэр карма тэр муухай зүйлдээ барьж идэгдэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр чи одоо тийм биз би Монгол дээр үд лаг маг come on энийг болоод те эцэст миний ямар хэлээр ярих нь хамаагүй. Миний юу хийх нь хамаагүй. Тэ миний юу ч хийсэн бэ эцэст би өөрөө эцэст Монгол хүн юм чинь тэ хаанахаар ч хийсэн хамаагүй. Монгол хүн л гэдэг үг цаана гарна штэ. Би Монгол хүн штэ. Тэгэхээр тэрний төлөө хин нэг нь нэх омогшиж момогшхой болоод зүгээр хариуцлагатай Монгол үндэстэй юм байна. Гэхдээ хүн төрөлхтнийхээ хариуцлагыг ухамсарлчих тийм үстэй. Чи хүн төрөлхтөн байгаад яг яах гэдэг юм. Чиний үнэн чинь дээр бас нэг яг өөрсдөө нэг өв соёл ч юм уу ганц зүйлүүдийг авч үлдэхтэй өмсөрхийг үзэл байна уу гэхээс биш. Яг тэр омогшил дээр бол би чамдаа цаана нийлж байна. Бизматай, тибитэй. Соёл гэдэг тал дээр бол энэ бас их гайхамшигт соёл байгаа. Яг би тэр Volume Plus дээр те Corner Concert гэх нэвтрүүлэгт орохдоо би шууд тэгээ Монголын соёлыг хоёул төр хайчих. Уяхан замт тийм арангаар хоёул хайчих. Хоёул чиний тухай яриа. Ядад байхаа тий соёл одоо бидний соёл бол тий ойлгомжтой өөр нэвтрүүлэгдэд зөндөөл яриа тий. Одоо нас хэдтэй юм бэ тий би? Би 32 настай. 32 настай. Хэдэн оны ямар жилтэй юм бэ? Тий 86 оны бар жилтэй. Бар жилтэй. Гэтэ бас их авар багтаа гэдэг юм биш үү? Одоо шивээс мивэснээс болдг юм уу? Бие авч явж байгаа байдлаас болдог. Тий эрүүл амьдралын юм маягаас л болж байгаа хэл та. Чи юмд харамсдаг уу? Би юмд ерөөсө харамсдаг уу. Энэ шивэснүүд ер нь хэрэг хийгдэж хэдэн оноос хойш хийгдэж эхлэв? За миний шивэснүүд ер нь нэг 10 гаруй жил хийгдэж байгаа. Тэгээд би шивэснүүд дээр бол маш хариуцлагатай ханддаг л та. Шивэсэнд ерөөсөө яардгүй. Хэрвээ би тэр үед яг өөрийнхөө болцоогоор хүснээрээ шивэс илгэсэн болоод дөв дүүрэн л байх байсан баг. Гэхдээ энэ ариун биеийн дээр тийм янз бүрийн тийм доогдох тоглоом мэт хандахыг хүсдэггүй. Тэгээд би ихтэй шивэсийг бас бодохдоо энэ тэнгэрийн тамга юм болов уу гэж боддог. Тэгэхээр энэ миний биеийн дээр байгаа шивэсүүд цаанаас хийлэгдэх ёстой шивэс байж ижил хийлэгдэнэ. Тэгээд тэр цаанаас хийлэгдэх ёстой гэдэг нь ямар шүүлтүүрээр ордог байх юм бол зөндөө сэтгэл зүй дотор шүүлтүүр байгаа л да. Тэгээд нэг жил хэртээ ер нь бодолт байсан зүйлэл тий. Энэ юу гэсэн үг юм бэ? Энэ бол жишээлбэл талархаж байна. Тэгээд grateful талархдаг. Энэ нь болохоор blessed. Тэр нь эвээгдсэн гэсэн үг. Тэгэхээр би яг энэ амьдралд ажин сэтгэлээс яг өдөр болгон талархаж эхэлсэн л дээ. Тэрнээс хойш миний амьдрал өөрчлөгдсөн. Тэгэхээр би яг энэ талархал гэдэг зүйлийг ер нь хүний яг өдөр тутам, цаг тутам, минут тутам хийх ёстой зүйл юм байл гэж ойлгосон. Тэгээд энэ цаанаасаа хийгдэх ёстой байгаад хийгдсэн. Энэ blessed гэдэг нь эвээгдсэн гэсэн үг. Яагаад тэгэхээр би одоо энэ зурагтаар та бид хоёрын зурагтаар энэ хүмүүстийн талархах мэдрэмжийг хуваалцж байна гэдэг чинь одоо эвээгдсэн гэсэн үг шүү дээ. Одоо сонирхолтой санагдаж байна. Уран бүтээлч хүний бас сэтгэлгээ нөлөөлж гинүү эсвэл угаасаа л бас энэ багасаа л юм байсан юм уу? Ер нь би тэгээд өөрийгөө нэг мөсөө өгсөн л дөө уран бүтээлдээ. Энд бас энэ миний шивэсэн дээр бас уран бүтээлч хүний уран бүтээл явж байгаа мэдээж тэгээд шивэсчний халзаа татууга үеэл мэн байгаа. Тэ. Хэдэнээс хойш яг хэдэнээс хойш дуу бичээд одоо дуучин гэж ярих уу, рэпер гэж ярих уу? Одоо дуучин л гэж ярмаар байна да би бол. Тий. Дуучин тий. Тэгээд 10 хэдэн жил болж юм бэ? Би одоо хамгийн анхны миний дуу гэх юм бол 2003 онд гарч ирсэн байгаа. 3 онд. Тий. Тэгээ одоо сүүлийн үед л залуучууд бас бизмаг их мэддэг болчиход байна. Яг өөрийнхөө энэ 10 хэдэн жилийн хөгжмийн аж үйлдвэрийн карьерт миний яг ихэнх хугацаа юунд байсан бэ гэхээр би артистуудын артлын A&R дээр илүү ажилладаг байсан. Би одоо миний ажиллаж байсан хамтран ажиллаж байсан залуучууд юм бол одоо дандаа мундаг амжилтанд хүрсэн залуус би. Дурдэл даа. Тийм дурдэл юм бол Мадсант байна. Тэ бид хоёр бол бас олон жил хамтарч ажилласан. Хамтарч энэ тэр хөгжмийг хийхдээ тэр цааш нэнийг явуулахтай энэ хөгжмийг хийх гайхамшигтай хэлийг хамтаа туулсан. Жишээ нь мэх захгүй байна. Мэх захгүй бид бас хамтран ажиллаж байсан, зөндөө ажиллаж байсан. Одоо сүүлийн үед л өөрөө гаж ирж байгаа юм ба шүү дээ, тий? Blacky байна, Mara байна гэх мэт зөндөө залуус. Би тэгээ дээр нь Young Nation гээд маш олон рэпрүүтэй би хамтарч ажиллаж байсан. Би ер нь өмнө бас одоо энэ залуу одоо рэпрүүдийн хувьд гэх юм бол багш гэх юм уу да баг. Би хэрхэн рэп хийх, хэрхэн фристайл хийхийг заадаг. Тэгэхээр яг амар волонтер тийм
тэгээ сайн дурын багш юм уу да. Тэгэхээр надтай холбоотой гарч ирсэн рэперүүд бол маш олон. Одоо тэгтээ холбоо хэр үүдгийг? Холбоо сайн штэ бүгдээрээ респект бүгдээрээ nice. Баярлалдаг уу? Хэр их чиний сэтгэлийг ойлгодог вэ? Тийм би бол чин сэтгэлээсээ баярлж явдсан штэ энэ залуусын хүрх гаргасан хийсэн амжилтанд тийм. Чамд яаж баярлж? Надад бол талархж явдаг байлгүй дээ тийм. Би бол талархж явдаг л ах гэж боддог. Хариу нэхгүй мэдээж тусалж байгаа бах тийм. Тэгэхээр зөвөр нэг харилцаан дээрээс л харагддаг штэ нэг хүний хүчээр биш өөрийнхөө хүчээр ч юм уу гараад ирсэн юм шиг те зарим зүйл дээр яг өөрхөн хүчээр оролцоо нэг 50% байлаа гэж бодоход бас бусад хүний тусыг мартчихдаг. Эргээд нэг өөрийгөө ямар байсан бэ гэдгийг мартчихдаг юм шиг заримдаа санагдаад. Тиймэрхүү зүйлс бол ер нь байдаг л байх л та. Гэхдээ эцэст энэ ертөнцид тохиолдсон юм бүхэн ямарваа нэгэн одоо учир утгатай шүү дээ. Хин нэгэн хэрвээ хин нэгээ зүрхийг шархлуулсан бол тэр зүрх шархалт ямарваа нэгэн зүйлийг тэр амьдралдаа ойлгох ёстой. Тэр зүйлийг ухааруулсан тийм нэг гიშгэх тийм нэг тий намаг тунд ингээ гიშгэх нэг чулуу олж өгөх юм болоо тий. Тийм болохоор ямар ч зүйл тохиолдсон эцэст хинч юунд ч өргөө эцэст бүхэн болох ёстойгоороо болоод өнгөрсөн болох ёстойгоороо үргэлжилж байгаа болохоор эцэст тий өгсөн ч тэр дараа нь А гээл авсан ч тэр дараа нь Б гээл тий эсвэл нэг нь уучлалт гуйх гээл гуйж чадахгүй гөлгөнж яваал нөгөөх нь нэг уучлалчмаар юм шиг уучлалч чадахгүй гөлгөнж яваад ингэж мингээл энэ минийгээ болчих хэрэгтэй юм байгаа шүү шууд. Зүгээр одоо айгүй нээлттэй, чөлөөтэй тэ эцэст яг хүний яг хаа хүрх юу хийх нь тэгэл хэлсэн ярьснаар биш хийсэн үйлдэлээр л харагддаг юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Одоо миний хийсэн зүйлийг бол зөндөө хүмүүс мэдгүй байгаа бах тийм үстэй. Гэхдээ яг Монголын одоо хүмүүс нэг хипхоп биш гэж янз бүрээр ярьж л байгаа. Эцэст Монголын хипхоп нь өөрөө нууцаар миний юу хийснийг мэдж байгаа байхгүй юу. Одоо миний хийлж байгаа дуу хипхоп биш гэд яриад үзээ л дээ. Гэхдээ миний яг өсвөр наснаас 14 настайдаа Улаанбаатар хотод гიშгснээс хойш бүх амьдрал тэр чигээрээ хипхоп гудамжны амьдралаар өнөсөн байна гэж бодлоо яг Улаанбаатарын. Тэгэхээр чин миний амьдрал миний түүх тийм байхад наваг хипхоп биш гэж хэлээд үзэлтэй. Би ямар ч хувц өмсч болно. Гэхдээ миний түүх мөн чанар маань тийм биш те. Тэгээ өөрөөсөө дуучин гэж хэлүүлэх дуртай байна те. Гэхдээ би бол одоо дуучин яагаад тэгэхээр би яг зөвхөн рэпер байх зөвхөн хипхоп гэдэг энэ дээр өөрийгөө барих нь хэр хязгаарлагдмал юм бэ гэдгийг ойлгосон. Тэгээд би энэ дууны илэрхийлэл тэр хоолны илэрхийллийн гайхамшигыг энэ Уяхан зам ТV наран гэдэг дууг сурж өөрийнхөө амьдралд бясалгал болон хэрэгжүүлснээс хойш ойлгосон л доо. Тэгэхээр ертөнц надаар зөвхөн нэг рэптэй нэг дүүргийг хөгжөөчих тийм дуу хийлэх гээгүй юм байна. Наваг бурхан одоо ингээд энэ хоолойгоо нээ те тэгээд тэрнээс илүү гайхамшигт мэдрэмжийг хүмүүст бас төрүүлэх боломжтой байна гэдэг мессежийг авсан гэсэн үг л дээ. Шүтлэггүй гэж хэлнэ л дээ. Шүтлэг гэдэг чинь тэгэхээр ч ямар нэгэн зүйлийг одоо итгэдэг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр шүтлэггүй л юм уу да. Христийн шашин ч юм уу? Шашин шүтлэг бол надад ерөөсөй байхгүй. Би ихтэй яг бурхан гээ яриад ахиж асуухгүй. Тийм би бурхан гээ яриад байгаа нь арай хүмүүст арай ойрхон ярихын тулд тэгж ярьж байгаа л да. Гэхдээ энэ шүтлэг юу religion те шашин машин бол байхгүй. Яг гэхдээ би яг үнэнтэй л ойрхон байхын төлөө байдаг. TB-д яг зөөрж байгаа TB ч гэхгүй яг алдаа хэлсэн хүмүүс байгаа эмзэг байдаг гэж боддог. Би тэгээ ярьчих. Шорон гэдэг зүйлийг за 20 ханг ярьчих. 20 ханг гэдэг зүйл ороод тэнд дуунуудаа зохиосон гэж би нэг сонсч ирсэн юм байна. Тийм шүү дээ. Тэгсэн шүү дээ. За хэдэн хонд яг зөв энийг алдаа гэдэг зүйл бол мэдээж хүнд хэрэгтэйгээр нөлөөлдөг зарим зүйл бүр доошоо унгаадаг тийм үе байгаа тий. Тэр шалтгаанууд нь юунаас болоод тийшээ оров. Тэгээд тэнд хэдэн жил байсан, хэр удаан хугацаагаар байсан, тэнд тэгээд яагаад дуу зохиох болоо гэх тий. Хоёулаа энэ талаар нэгдүгээр өнгөцгөн яриул айгуу гоё. Хэрвээ энэ талаар жоохон дэлгэрэнгүй яриул бэс нээж болчин, чэс нээж болчин. Тийм биз дээ. Чи өөрийн гарсан өөрийн тэр дүүрэг тэ өөрийн газар нутгийг бас төлөөл тэр хайсгийн залуусыг төлөөлж байгаа шүү дээ. Би ч гэсэн төлөөлж байгаа. Тэгэхээр хин снич байхаас татгалзчихъя. Тэгээд харин шоронгийн талаар яаж ярих вэ гэм бол тийм ээ би тэнд байсан. Тэнд байхдаа би чи ямар байна гэдэг дуу, хонгор минь гэдэг дуу, кино шиг гэдэг дуу. Тэгээ энэ цомгийн 3 дуугаа би 4 дуу. Тэгээ 3 дуугаа би шоронд зохиосон. Хэр үзээ?
Харин энэ талаар ингээ янз бүрийн талаар дэлгэрэнгүй яриулж дээр хэдэн онд байсан. Яг зүгээр би ганц хоёр юм л мэдчихэл байна. Тэрнээс цаашаа би ганц хоёр зүйлүүдийг л авч ирсэн гэдэг. Тийм. Тэгээд жижиг бүр өнгөцгөө юмнууд. Харин энэ асуултууд ч арай снич болгодог асуултууд байхгүй. Тэгэхээр чи снич баймаар байна. Би л снич баймааргүй байна. Би бол яг жоохон хайд тийм байх зүгээр л. Тийм. Тэгэхээр надад бол яг одоо бид хоёрын яриул гоё байх юм бол үр дүн те. Тэнд би юу хийсэн гэдэг байхгүй. За тэгвэл тэр дунд байж яхад за окей. За тэр дунд байхад яг зөвөр мэдээж ялангуяа жоохон сайн ир хүн ч юм уу те. Олон ир хүнтэй газар хямрал явна гэдэг бас тийм шүү дээ. Ир хүний сайн чанар үүдийн гэсэн тийм яг зөв тэр дунд байх ер нь ямар байсан бэ л гэдэг талаар би асуух гэдэг. Зөв чамд хүндрэлтэй байсан уу гэдэг талаар. Надад бол их сайхан байсан. Сайхан байсан. Ами чам бахархаж яриад гайхаад байгаа. Тэгээ ер нь тэгэл эцэг шоронд би байхдаа 3 дуу зохиолоо энийг нэг тэгж хүн бол би тэнд ороогүй гэдэг талаас ярьдаг бол чи тэнд орсон гэдэг. Хүмүүс болохоор яг одоо энэ дээр айгүй эмзэглээд байгаа байхгүй шорон гэдэг хүн сэдвүүд нэр. Яг эцээс таралта хүн болгон шоронд орсон байж тээ тийм биз. Хүн болгоно уу? Тий зөндөө одоо энэ Улаанбаатарын залуучуудыг асуух юм бол ихэнх нь шоронд орсон байна. Тийм биз дээ. За хэдэн. За би студентээс орлоо. Яа тэгвэл энэ Улаанбаатар чи тэр чигээр ийм гэмт хэрэг айгүй ихтэй газар байна штэ. Асар их гэмт хэрэгтэй. Бид эдийн амьдардаг төвш өөр байх л та. Гэхдээ өдөр болгон тэнд хуулийн алах цогтол залуучууд тийшээ гүйжлээ штэ. Тийм биз. Магадгүй ихэнх нь бол биш байх те. Би яагаад nice гэж яриад байгаа одоо сайхан байсан гэд энийг ярихаас айхгүй байгаа вэ гэхээр тэр газрыг одоо тэнд орсон хүнийг хүмүүс айгүй ялгарлан гадуурхаж те шорон криминал хүмүүс одоо эн чинь бие биенийг шийтгэх тийм нэг сонин зохицолтойтой яваад байгаа байхгүй яг үндэ бие биенийг шийтгээд байгаа юм бол бид таана очих юм бэ шийтгэхийн төлөө авах юм бол буруу юм тэгвэл яг чи тийм тэрний оронд энэрэнгүү уучлах ухааруулах одоо хүүхдээ аав нь ингээд амар муухай зодох нэгээр хүүхдээ ухааруулж зодох те тэр чи зодох биш бараг ухааруулж тайлбарлаж өгөөд минийхөө амьдрал эрнээс хатуу байдаг болохоор аав нь чамд чадхаараа хатуу хандаж байна шүү. Гэхдээ амьдрал энээс хатуу байдсан шүү гэдэг ухааруулах тийм юм хийдэг байх чинь орон чи хүүхдүүдэд аваачаад бүгдээр ингэ хойрж гөлөг болгоод ярих тийм ингэх гээд штэ наамсаа. Тэгэхээр чи тэнд би яагаад гоё байсан гэж ярьж байгаа болохоор тэнд угаасаа хөргөм алдсан хүмүүс байгаа. Тэгээ буруу юмээс алдсан хүмүүс байгаа. Тэрийг бол ойлгож байгаа тийм тэнд яагаад гоё байсан гэхээр улс надад боломж олгож байгаа байхгүй юу. За мэ ганцаараа бай. Тэ хоол хүнсий чинь дай. Байрны чинь мөнгийг төлөе. Тэ ингээд аюулгүй байдлыг чинь хангаад ингээд цэргүүдээр хайр ингээд хамгаалуулчих. Тэ тэгэж хүлээж бас ингэж тэнгэр шиг бай гэдэг үг чинь юм шүү. Ингээд бай. Өөрийнхөө алдааг ойлго. Чи хаана нь яажгаад тэр нэг хар юмыг хөгжүүлээд энд гүгээд ирсэн. Энэ бол сайхан тийм бахархаад байх газар биш. Ухаар ойлго. Ойлгосон. Байна тийм ээ. Надад тэр цаг хугацаа хэрэгтэй байсан. Би суусан. Гэтэ заавал тийм буруу зүйл хийж тийшээ орсныгоо дараа ойлгох биш. Наан ойлгочихвол болно шүү дээ. Эцэс наан ойлгох боломж байвч гэсэн одоо чи хэдэн оных юм? Би одоо 25 настай. Окей, чи тэгэхээр чи 93 оных гэсэн. Одоо 80-аад оны залуус болохоор яг эн чин амар сонин шилжилтийн үе гарсан болохоор 80-аад оны залуусын ах нар нь байгаа шүү дээ. Дээд ах нар нь одоо тэр чи одоо би 86 оных гэхээр чин тэ 80 80 оных тэ тэрнээс дэше тэр хүмүүс нь бид бүгд энэ системийн өөрчлөлтөнд ороод том хүмүүсийн шоконд орцсон. Бид чинь тийм сонин үеийг тэ бяцхан хүүхдүүдээр харсан хүмүүс шүү дээ. Тэгэхээр чи тийм үеийг туулсан хүүхдүүд ахмах байхгүй шүү дээ. Хинч зөвлөөд миний дөө чи тэ яг юу хийх дуртай юм аа хийгээдэ гэж хинч хэлээгүй. Зүгээр хаана мөнгө байна? Мөнгө рүү яв. Тийм биз дээ. Тэгээ бүгд бол биш үстэ. Надад ч тийм найзууд байна ахнаар. Яг үндэ энэ цаг хугацаа энэ гэтээ жоо энтэй нүлдээд жоо энэ байсан гоо deep inside. Энийг би ил ингээд сүртэйгээр гаргаж ирж яриад байгаа боловч хүн болгоны тэр үед хүмүүс том хүмүүс нь юунд итгэдэг байсан? Коммунизм гээ гоё газар байгаа те тийшээ бүгдээрээ хөтөлцөөд явж гэнт гэж итгэдэг байсан шүү дээ. Тэгсэн чи тэндээс нь яасан? Ийм юм чи байхгүй. Бүх багаасаа уншаа тийм байгааг төсөөлсөн юм ийм хизээч байдаг юм аа.
Money гэхэр чинь том хүмүүс бүгд шоконд орно штэ. Тэр чинь мөн чанарын шоконд орох байхгүй. Тэрнээс үүдээд энэ худал хуурмаг тэр чигээрээ бий болсон. Тэгэхээр яг хэлэхэд бол тийм үед байна штэ. Яг одоо миний хүүхэд байх үед хин нэг нь энэ нь зөв, энэ нь буруу гэж бидэнд хинч хэлээг байхгүй. 80-аад оны хүүхдүүдэд. Тийм болохоор 80-аад оны залуучууд ч гэсэн ер нь одоо анзаархад тийм нэг барьцгүй байдэн штэ. Яг ингээ ярих гэхээр яг нэг яг яриад ингээ гоё ярилцаад байна. Гэхдээ нэг барьцгүй яаж ч болохгүй эвгүй байдэн штэ 80-аад оныхан ч. Яагаад гэвэл тийм үеийг хүүхдийн нүдээр харсан. Тийм болохоор л би тэгж боддоо штэ. Тэгээ яг зөв хүн болгон ямар нэгэн байдлаар өөрийгөө их зөвтгдөг те. Өөрийгөө мэдээ зөвтгэлгүй яахав. Гэтэ зөв бурууг хэлэхгүй байсан ч гэсэн хүн өөрөө олж харах боломжууд бас зөндөө байдаг те. За бол энэ өөрийгөө бол зөвтгснөөс би бол өөрийгөө бол ер нь зөвтөхгүй л байхын төлөө байд штэ. Би ер нь буруутал болохын төлөө байдаг. Тэгээ 80-аад оныхон ч юм уу ингээд олыг хамарч ярихаар хүн болгон одоо алдсан болчих гээд байгаа. Тэгэхээр бас магадгүй энэ алдаагүй бид тийм сонин үеийг л нүдээр харж туулж өнгөрүүлсэн гэсэн. Тэгээ тэндээс бас амжилт өгсөн зөндөө байгаа тийм. Хамгийн гол нь бид яагаад тэрийг ингээд туулсан гэдэг нь шалтгаантай байгаа шүү дээ. Бид одоо энэ 2000-аад оны хүүхдүүдийн ирээдүйг тийм юмыг мартуул, тийм юмгүйгээр их сайхан болгохын тулд бид тэнд нь тийм байдгийг шүү. Хүн төрлөختөн чинь ингэж алдахтаа ингээд алдчдээ шүү. Том хүмүүс итгэл нь алдахаараа ингэчдээ шүү. Мөн чанар нь өөрөө энд байдгийг шүү. Одоо миний үеийнхэн те 80-аад оныхон бүгд амар гоё олж эхэлж шít. Бид маш олон жил энэ арх тамхи янз бүрийн юм муухай юмн донд живж ингэж юу те гайхаж ингэж явсан. Одоо 80-аад оныхон бол одоо бараг нийгмийг авч явах гээд шít. Амар арх тамхи хэрэглэдэг үү? Хэрэглэхгүй. Огт. Хэрэглэдэг байсан. Тамхинаас гараад 5 жил болж байна. Алкогол огт амсааг одоо 3 жил болж байна. Би одоо маш эрүүл амьдралын хэв маягийг сонгоод хөгжүүлэл байж байгаа гэсэн үг л дээ. Би яг шалтгааны нь бол яг харсан байхгүй би. Яагаад би ингээд ганцаараа энэ харанхуй бөмбөлөгт байгаа юм бэ гэгээд тэгээд би бодсон яаж би энэ харанхуй бөмбөлгөөс гарах вэ гээл те. Тэгэл өөрийгөө хайрлахаас эхэлсэн хамгийн одоо надаа яг одоо юу байгаа юм бэ? Хаанаас би эхлэх юм бэ? Надаа одоо юу ч байхгүй байлаа. Тухайн үед надаа юу ч байхгүйсэн. Надаа бүр юу ч байгаагүй. Тэгэл камер хэр чамд нөлөөтэй вэ? Одоо хэрвээ чи камерын өмнө яг ихэвчлэн би харж байхад рэпрүүд ч юм уу те одоо ингэ шивэстэй ч юм уу нэг ийм гангста гэж ярих юм уу одоо тийм залуучууд камерны гадаа нэг өөр, камерны өмнө нэг өөр байдаг. Энэ чамд хэр нөлөөтэй вэ? Энэ зүгээр нэг бичээд байгаа нэг жижигхэн зүйл. Надаа энэ нэг хамаагүй шүү дээ. Би ч одоо яг хийх ёстой зүйлээ нэр төртэйгээрээ одоо та хоёр хийж байгаа үстэй те яг энэ суугаад одоо энэ нэвтрүүлэгч зөндөө их хүн үзэн штэ. Тэр тав Монголд хэдэн жил оршин тогтнож байгаа лээ. Энэ зөвүүн яриа гэдэг нэвтрүүлэг хичнээн хүнд хүрсэн билээ. Тэгэхээр бид хоёрыг энэ үзэж байгаа олон хүмүүст эцэст ямар мэдрэмж төрүүлж байгаа вэ? Тэр ямар үр тарьж байгаа гэдэг нь аюул чухал байгаа байхгүй. Тийм байдгүй л гэж байна. Тийм болохоор би бол яг өдөр болгон үнэнтэй л ойрхон байхын төлөө байдаг. Дог залуус гэх нэвтрүүлэг хийдэг байсан шүү дээ. Тэр нэвтрүүлэг бас аюул сонирн байсан шүү дээ. Бүгд үзэн ядаал. Ягаад гэвэл тэр нэвтрүүлэг дээр бараг анх энэ сэтгүүл зүй аюул өөрчлөгдөд аюул нөлөөлсөн гэж би боддог байхгүй. Анх ингээд зүгээр ингээд гэртээ байдаг шиг шууд ингээд ярьж мэрдэг. Яг үндэ энгийнээр тий. Яг үндэ бас хайрцагтай л байдэн шүү дээ. Тэ ч бол мэдж байгаа сэтгүүлч хүн тий. Одоо ингээд харж байхад хүндлэл гэдэг байдаг те хүнийг өөрөөсөө дүү гэж чигээр нь дууддаг та биш хүнийг өөрөөсөө ах учраас та гэдэгтэй биш те хүний хүндлэл гэдэг ялангуяа нэвтрүүлэг дээр намайг их олон хүмүүс ярьдаг. Одоо өөрөөсөө ах хүнийг яагаад та гэж хүндлэхгүй байгаа юм бэ гэж. Надаас олон ах найзууд зөндөө байдаг. Гэхдээ энд бахархаж ярихтай биш. Ялангуяа нэвтрүүлэг дээр хүнийг одоо дотн харилцаа үүсгэхэд бол те магадгүй ахаач юм уу таач юм уу гэдэг харилцаанаас илүү чи минь найз одоо ингэсэн харилцаанд илүү хүмүүс дотн байдаг болчихсон шүү дээ илүү нээлттэй болдог болчихсон. Тэг хүнтэйгээ. Тэгээд бас ингэ таа гэд хөндлөж ингээд гоё эфирийн соёлтой байгаад бас баярлаа. Тэгээд хэр залах вэ? Тэстэ тим юм сайн мэддэггүй шүү дээ. Өөхгүй шүү дээ. Өөхгүй байдлыг л гартаа. Сүүлийн ойрхон гэдэг үү шүү дээ. Энэ ойрхон гэдэг би анх сонсч байна. Надад анхны төсөн сэтгэл сайхан залхуугаар байна даа гэж. Нартай ойрхон, сартай ойрхон. Тэгээд ингээд бодохоор нэг бодлын залхуу юм шиг хэрнээ. Нэг бодлын өөр зүйлийг хийж байгаа хүмүүс эхлээд хүнд айгүй тийм инэттэй ч юм уу шоолмор төгс тийм мэдрэмж төрүүлдэг баг.
энэ одоо юу хийгээд байгаа юм те бүр хүний юмс ичж чинь гэдэг сэтгэлүүдийг би харсан. Гэхдээ ямар нэгэн энийг би бас тайлбар өгж болно. Удаан үргэлжлэх үү гэдэг бол яг одоо бүх туун дээр те одоо ус гоё гал гоё гэ бүгдийг гоёор хийчих болно шүү дээ. Тэнгүүд энэ бол нэг төрөл жанр бол биш үстэй. Хүмүүсийн яриад байгаа шинэ төрөл үүсээ гараад ирлээ гэдэг. Тийм бол биш. Зүгээр л нэг онцгой биеийн дууны утгыг бол ойлгохдоо одоо уул устайгаач ойрхон те ямар нэгэн зүйлээс нэг зүйлийг бид нар сонгоод усаа сонгохоор газ тавнтайгаа болчихдог. Тэгэхээр заримдаа газ тавнтай бидэрт амар хэрэгтэй байдаг шүү дээ. Хоош ингээх ч юм уу те. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг хаягахгүйгээр бүх зүйлд ингэж уусдаг тэмэл би сэтгэлдлийг энэ дуунаас авъя гэж ойлголоо. Nice. Энэ доо нь болохоор энэ тийм нэг бүтэн соёл واخгүй юу? Миний хийгээд байгаа юм юу вэ юм бол одоо энэ аяын хөгжмийн маа D-Gang продюсер хийсэн тухайн үед энэ аяыг хийж байхдаа D-Gang маань 17 настай байсан. 17 настайдаа тэрэлжид яваад тэрэлжийн уулан дээгүүр ганцаараа аялж явж байгаад тэгж жагаад ирээд энэ аяыг зохиожсон. Тэгээ энэ дуу нэг хүмүүс амархан гэж бодож байна л да. Гэтэ хэдүүлээ энийг нэг миний ертөнцөөр аялаад үзье л дээ те. Энэ одоо нэг би ингээд сууж яана гэж бодъё те. Тэгээд ингээд би ингээд миний гэр чинь би чинь энэ юм биш дээ. Энэ арьсан дотор байгаа чинь миний гэр юм биш дээ гэ би өөртөө нээлт хийж тэнд гівгэн харанхуугаас гарч шít. Пак те. Би энд тэнд янз бүрийн өөртөө тэр хоримтлагдсан байсан бодлоос хаягдаад хүүе би чи яг одоо энд байгаа миний гэр энэ байна. Тэгэхээр манай гэр хаана байна вэ гэсэн чинь те. Би ингээд уултай ойрхон уул байла те. Устай ойрхон хажууд гол ус урсж байна. Уул ододтой ойрхон од те. Модтой ойрхон, нартай ойрхон, сартай ойрхон, тэнгэртэй ойрхон, газартай ойрхон. Байгаль дэлхий байгаа сте ингээд гоё богдвол те. Газартай ойрхон, тэнгэртэй ойрхон. Энэ бүр тийм бүхэл бүтэн мэдрэмж цогц мэдрэмж байгаа байхгүй. Хинч одоо хүмүүс гүчигэн гэл тэгээд байгаа шүү дээ. Тэрний ойлгочлаа л да тэр дуу хийдтэй. Та нар хийд болохоор л яг үндэ бүгд сонсож байгаа шүү дээ. А гэхдээ ойрхон гэдэг дууны мөн чанар нь те дээр цэнхэр тэнгэр цагаан ангуус бас жигүүртэн дүүлэн нисэн би тэнгэртэй ойрхон. Эцэс би тэнд юу яг хүмүүс өөрсдийнхөө амьдралыг бичээд байгаа байхгүй те. Юутэй одоо жорлонтой ойрхон, баартай ойрхон, тэр хүн баартай ойрхон те, худагтай ойрхон, буудалтай ойрхон өөрсдийнхөө хардаг ойрхон юмнуудыг илэрхийлээд байгаа байхгүй. Хөөх юм энэ Улаанбаатарын ойрхон байдалтай жорлонтой ойрхон, баартай ойрхон л биш те. А гэхдээ энд урлаг хүнийг нөгөө урагшаа авч явах хэрэгтэй шүү дээ. А би өөрөө энэ баар энэ бүх харанхуй жи орол бүх юм дотор нь байсан мөртлөө нууцаар гүүж гарч ирчээд бид нар чинь ийм байгальд амьдарч байгаа юм биш үү те. Тэгээ би тэр сэтгэлээ өөрөө боддоор те ингэж ууланд бясалгал хийж ганцаараа аялаад тэрийг хуваалцсан биш. Энэ цэвэр цогц мэдрэмж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдрэмж бол хэдий хүмүүс яг үзий ядгаж оролдож байгаа ч гэсэн дотор нь энэ ойрхон гэдэг шившлэг мэт байгаа байхгүй. Яг үндэ тэр хүн надтай ойрхон бид хэд бүгд ойрхон. Чи бол би бол чи штэ эцээц. Би ч яг гүйж жол цохиод унгаах юм бол би эндээс гарч явхад өөр нэг миний бие хувилбар наваа гүйж ирээд яг тэр зөксөн хувилбар дамжиж яваад цохиод унгаан штэ. Тэгэхээр миний одоо энэ хүмүүст өгж байгаа мэдрэмж нь юу вэ гэх юм бол би тэд энэ харанхуй подвалууд энэ дөрвөлжийн юмнууд биш би тэд энэ байгаль дээр энэ дөрвөн хуулийн дунд ийм гоё газар амьдарч байгаамаа байгалаа хайр. За ойлголоо. Их тийм мэдрэмж өндөртэй ярих юм те. TV. Тэгээд би ингэж бодлоо жоо. Одоо их байна л да. Чи өөрөө нэг юу ярих гэж байгаа мэдж байгаа байлгүй. Залуусын дунд их байгаа гэж уус хүм болгол мэддэг болсон хэрэглэн жигсэж чинь гэл тэх юм те. Монгол ториотой ч гэсэн гадны орнууд зөвшөөрөлтэй байдаг. Тэнгүүд их олон яриа сонсох юм. Одоо магадгүй Америк улсад Обама тэрийг зөвшөөрснөөр тийм хуулийг баталснаар их олон зүйлүүд дээр амжилт гаргасан гинэ. Одоо тэгж өмөрдөг юм байна. Одоо тэр өөрөөсөө тэнгүүд тийм зүйл хүний амьдралд хэрэгтэй мүү гэж би гайхдаг байхгүй. Ямар нэгэн байдлаар заавал тийм хүчин зүйл хүний бие сайн ойлгоё. Гэхдээ эзэж тийм бол байхгүй. Би бол тэрийг угаасаа 100% сэргүүлдэг. Одоо жишээлбэл нэг машин байлаа шүү дээ тийм. Машинд одоо ингээд тийм 92 бензин хийгээрэй гэсэн мануал дээрээ бичээстэй машин байлаа гэж бодъё л да хүн өөрийнх нь машин. Тэгэхээр тэр машин руу 92 биш
шээгээд явуулах гээд үзээ л дээ. Тэр мотор доор нэвдрээд ингээд эвдэрч штэ. Тэгэхээр чин хүн яагаад тэр өөрийнхөө эд хөрөнгө тийм биз дээ. Тэр машиныг за нэг бүрээс байлаа гэж бодъё те 11 саяар авсан бүрээс 20 байлаа гэж бодъё. Тэгэхээр чи тэр 20-доо бензиний нээхгүй аваачаа зүгээр ус хийгээд байвал тэр машин чи эвдэрнэ штэ. Тэгэд яагаад тэр хүн өөрийнхөө машин тэгж муухай хандаад эвдлээд байгаа юм. Яг тэрнтэй адил хүний бие энэ бие чи өөрөө бурхнаас заяасан те энэ амьдралд бий болсон юм сайхан өөрийн гэр байхад чинь ийшээ би одоо ингээ алкогол хэрэглэх юм бол те эсвэл юу байдیں те ямар нэгэн зүйл авчиад хийчих юм бол те энэ чинь одоо яах юм тийм биз дээ. Одоо тамхи татаал байлаа өдөр болгон тамхи татаад байлаа. Би тэгэхээр чи тамхи дээр нь бичсэн байна. Энэ биэнд муу шүү. Тэгэхээр тэр одоо бензин гэсэн үг үү ер нь бидний? Үгүй зүгээр миний хэлэх гээд байгаа нь юу вэ гэх юм бол энэ бие организмыг зүй ёсоор нь тэр зориултаар нь ашигла. Түүнээс биш бити янз бүрийн ховын юм энэ биендээ. Зориултанд нь тэр зүйл орж байгаа юм уу? Зориулт нь одоо хүнд хамгийн наазахын хэрэгцээ яг үнэн нь юу юм? Наазахын хэрэгцээ. Тэр зүйл хүнс. За тий. Тэр зүйл орох уу? Зориултанд нь тэр зүйл. Зориултанд тэр зүйлөө мэдгүй шүү дээ. Хүн болгоны хувь заяа өөр шүү дээ. Эцээ эцэгтэй нэг юм ярихад одоо энэ дэлхий дээр хар тамхины дайн гэж явагдаад байгаа шүү дээ. Ер нь Азийн орнууд хэвчлэн явагдаад байгаа маа. Энэ хар тамхины дайн гэдэг чинь өөрөө орчин үеийн хүн төрөлхтний боолчлол гэж би боддог байхгүй юу? Яагаад тэгэхээр энэ түмэн бодис те түмэн бодис байгаа шүү дээ. Хүн өөрөө түмэн бодисоос бүрдэлтэй. Энэ дэлхий дээр хаасайгүй бүх түмэн бодис оршиж идэг. А тэнгүүд нэг бодисыг барьж аваад тэ байгаль дээр оршиж байгаа нэг юмыг энээс болоод нэг ингээд хорж морно гэдэг чинь come on. Хүн төрөлхтний хүн гэдэг үүднээс үзье л дээ. Тийм биз дээ. Бүх бодис те одоо DMT гэхэд чинь хүний биеийн DMT байлаа гэж бодъё те. Ямар ч бодис. Тэгэхээр энэ бол тэгээ энэ одоо хар тамхины дайнгээ Азад яагаад хийгээд байгаа гэхээр одоо энэ хүмүүсийн чинь те ингэж боолчлох хэрэгтэй шүү дээ. Эсэргүүцэх үү? Тэрийг би бол би хар тамхины дайныг бол би эсэргүүцдэг. Яагаад гэвэл хин нэг нь зүгээр өвс татсныхаа төлөө шоронд орох нь шудраг биш байхгүй юу? Тэр шоронг чинь юугаар ажилтیں۔ Тэр чинь татвар төлөгчдийн мөнгөөр ингээ ажилтیں шүү дээ. Тэгэхэд зүгээр нэг явж хагаад зүгээр нэг те эсвэл мөөг түгээ идж байгаа буруу мөөг идсэн ч юм уу тийм хүмүүсийг те зүгээр нэг хүн өвс татсныхаа төлөө шоронд орно гэдэг чинь амар бүдүүлэг зүйл байхгүй юу? А энэ нь тэ ингийн оронд одоо жишээлбэл тэр юу өвс юу гэдэг. Тэрийн зүгээр энэ нь хүний биеинд тэ чи шаалаа гэд гой болохгүй. Хүний биеинд муу. Энэ бол муу юм аа гэдгийг зүгээр ухамсарлуулах, ойлгуулах. Одоо дэлхий дээр ийм хэцүү хар тамхины дайныг хийгээд тэрнээс болоод асар хохирцсон тийм орнууд байна. Тэрний эсрэг айл үжээ болцсон. 2001 онд гэхэд Португалд одоо энэ хар тамхи гэдгийг чинь эрүүгийн хэрэг биш, эрүүл мэндийн асуудал талаас нь аваад үзсэн. Тэнгүүч одоо хүн тэнгүүт тэнд Португалд хамгийн сонин нь химийн гаралтай хар тамхинд донтогчдын тоо 70%-аар буурсан гэднээс үзүүлэлт байгаа байхгүй. Тэгэхээр хүнд хүүхдэд нэг энэ битийг хориглоод идэв шүү дээ. Хориглонгууд нь араас нь гүүгэлээ шүү дээ. Тэгээ эцэс тэгээд энэ юма болгол хэрэгтэй яг үндэ энэ нэг дайна. Тэгээ энэ хүн хориглоход болчих юм бол тэр чинь үнэн нь унч шүү дээ. Үнэн нь унаа хаасаагүй байх юм бол хүн хэрэглээд хүний биед яг тэр хүний амьдралд хэрэгтэй юу хэрэггүй юу гэдгээ шийдэн шүү дээ. Одоо бид энэ алкоголны энэ олон жилийн зовлон дээрээс одоо хараад мэдчихэж шүү дээ. Миний үеийнхэн, чиний үеийнхэн бүгд мэдчихэж шүү дээ. Энэ гудамд байгаа хүмүүстэй архинаас болоод Улаанбаатар, Монгол орн ийм байдалд орцсон. Одоо би л одоо тамхи татдаггүй. Миний хувьд одоо 2000 оны бяцхан жаалгүй тамхи татна гэх юм бол би дүүд бол шууд хэлнэ. Дүү чи үнэхээр хоцрогдсон байх шүү. Наадах чи хаа байсан? Намайг жоохон бахад татагдаад өнгөрөөд хэрэггүй гэдгийг мэддэгдээ хайцсан шүү дээ. Чи одоо наадах бойл гэж хэлнэ яг үндэ. Одоо энийг ухамсарлцсан ийм үе байхад чинь тийм биз дээ. Нэг сонирхоод үзээл биз тийм биз дээ. Тэрнийхэн дөрөө шоронд оруулаад энэ муухай хар тамхи чинь come on тэгэл болох хэрэгтэй шүү. Би нэг уучлах хэрэгтэй шүү. Энэ ард түмэн чинь энэ улсын хүүхдүүд биз дээ. Тэгэхээр чин зүгээр нэг тэ айгүй амьдралдаа гоё юм хийхгээ санаандгүй нэгэнтэйгээ нийлсэн юмыг авчаал шорон дээр бол амьдралын өөрчлөлөөл буруу хүмүүстэй очруулаад би яах вэ нэг өөр хүн байж болно те тэнд очиод байгаад ганцаар байгаад дүгнэлт хийгээд өөрийгөө өөрчлөөд амьдралаа өөрчлөөд шийдэж чадсан хүн байж болно. Энд чинь бас чадахгүй хүн зөндөө шүү дээ. Тийм биз дээ. Бяцхан 18-тай жаалгүй
Тийм биз дээ. Гүйжчихэд 3 сар тэнд очиж байлаа гэж 3 сар байсан. Тэнд доторх яриа гэмт хэрэгэл ярьлаа. Тэндээс юм сураал гарна шүү дээ. Тэгэхэд тэр ингэж яллах гэснийхээ оронд зүгээр яллахаа болох энийг эрүүл мэндийн талаас нь зүгээр хүний эрүүл мэнд гэдэг чинь юу юм бэ? Хүн эрүүл амьдралын хэв маягаар амьдрахаар ямар түвшинд хүрдэг юм бэ? Тэрнүүсийн нотлохоо хэрэгтэй. Тэгэхээр тийм зүйлээс болж орсон гэж би ойлголоо. Тий өөрийгөө тийм нотлохоо болох гэдэг байгаа байхгүй. Би яагаад нэг нөгөө энэ минийг яриад байгаа. Яагаад гэвэл би харуулах гэдэг байгаа байхгүй. Би тамхи татдаг, арх уудаг, тэ хард амих байвал хэрэгэлдэг, тэ ийм муу тэ гудамжинд хүнд эрлэгдэг, байнга зодоонд цохио хийдэг, ганг байнгэр нэгэр байжгаад тэ гарч ирээд тэ өөрийнхөө амьдралыг өөрчлөөд, уйхгүй хөдөлмөрлөөд эрүүл амьдраад би өөрийнхөө биеийг ямар түвшинд, оюун санааг ямар түвшинд авчирсан бэ гэдэг энэ аяллыг одоо хүмүүст би өөрийнхөө амьдралаар нэг харуулж байгаа байхгүй. За ойлголоо. Тэгэхээр одоо л тийм зүйл бол хол бүх зүйл муухай юмнууд хол. Тий, одоо тэгэхээр би одоо хангардгийн юу сурталчлаад байгаа вэ гэхээр юунд урайлан дагуулад байгаа вэ гэхээр бид бол айгүй залуу маа одоо гэн маа одоо уран бүтээлчд тий маш залуучууд байгаа. 98 оноос ер бараг 97 оноос ер нь хоошоо л явна шүү. Тэгэхээр энэ залуучууд бидэд юу сурталчлаад байгаа вэ? Би харсан хэрхэн ах нар дүүнэрийг арх тамхинд оруулж хэрхэн энэ үр хөврөл хэрхэн энэ хот энэ бүх газрыг муухай болгосныг харсан. Тэгэхээр миний хийж байгаа юм юу вэ гэхээр энэ дүүнэрийг хэн нэгэн тэхээс өмнө хамгаалаад миний дүү чи яг юунд дуртай юм? Арх тамхи тэр гурав биз дээ. Тий шүү дээ. Тэр гуравс хол байна үстэй. Хол байна шүү дээ. Хол байж тэрийг сонирхоод ширхдэг. Эрүүл байдлаар өөрийгөө хэрхэн одоо дараагийн түвшинд аваачих вэ гэдгийг л санал болгож байгаа гэсэн үг байхгүй юу? Окей. Спорт гэдэг чинь одоо бас гайхамшигтай зүйл байна. Тэ ямар нэгэн спортоор хичээлтэй. Тулааны спортоор хичээл маагаар гянгийн залуус бүгд тулааны спортоор хичээлнэ. Үзүүл алах нэ. Үзүүл бас үзнэ. Наваг мэднэ. Одоо эвгүй үсдэг ТБ гэлээ. Тэ наваг мэднэ. Ингэж би ингэж нэг зүйлийг уриалан бариан залуучуудаа юу гэхээр муу зүйлүүдээс хол байх хэрэгтэй. Тэгээ дээрэс нь их олон сайн яриануд байна л тэ. Эми урган бол одоо магадгүй хүний бид хэрэгтэй улам сайн скиллүүдийг нэмдэг одоо чиний ярьдаг скил шүү дээ чадваруудыг нэмдэг гэдэг зүйлүүд дээр бас битээ итэг тиймэрхүү зүйлүүд дээр яг Монгол за хэрвээ та гадаадын улсад амьдардаг бол бид юу ч хэлж чадахгүй те гэхдээ Монголд та хэрвээ амьдарч байгаа бол хууль бус ямар нэгэн зүйлүүдээс заавал хол байж байгаарэ ялангуяа одоо unfriend гэдэг хөдөлгөөн байна unfriend хийлээ гэд ямар нэгэн танил мессеж хийх болохгүй шүү дээ тэгэхээр ерөнхийдөө бол энэ зүгээр өнгөцгөн зүйл дээр ач холбогдол өгдөг биш залуучуудыг зүй зүйл рүү хандлагатай байлгаасаа энд нь мэдээж ах нар нь ээж аав нар нь маш том нөлөөтэй юм болоо гэж. Ийм юм байгаа байхгүй. Хүмүүс одоо эсрэг дандаа юм хийгээд байгаа байхгүй. Одоо ийм зүйл байх юм бол тэрний эсрэг үйлдэл хийгээд эн чинь амар тэнэглэл хийгээд байгаа байхгүй. Одоо хэдүүлээ иймний эсрэг мэсрэг гэж ярихын төлөө одоо хэрэггүй юм бол зүгээр хаях хэрэгтэй. Эсрэг хөөцөлдсөөр гаад одоо энэ өвс ургамал тэ энэний чинь төлөө эсрэг хүмүүс хөөцөлцөөр байгаа одоо бие бинийгээ шорон тэгээд одоо энэ хэдэн оны залуучууд нь яац ийзэн энэ тоонууд бодит тоонууд нь статистикт байгаа штэ. Тэгээ эсрэг ингээд байгаад ах юм уу эсвэл энийг болчоод зүгээр энэ дотоодоо юмнууд нь юу юм бэ гэдгийг харуулад эсвэл харуулахгүй зүгээр тэрийг хайчээ зүгээр мартчихээ зүгээр спортоор хичээлээ. Харуулчих хэрэгс арай цөөх юм да тий бид нар харуулаад хинэн яаж байгааг харуулчих хэрэг. Тэр харж харуулна гэдэг чинь одоо би харуулж штэ амьдрал дээр. Тийм биз дээ шууд би нэрээ хэлээ. Би айгүй муухай амьдралын хэв маягтай байсан. Би өөрийнхөө амьдралыг өөрчилсөн. Миний бодит амьдрал маань энэ байна. Намайг хүмүүс зөндөө хүмүүс өмнө нь намайг тань мэднэ. TB би гангстер сервисд байсан TB. Миний арьс ямар байсныг мэднэ. Миний бие хаа ямар байсныг мэднэ. Одоо би шал өөр. Би маш спортлог фит. Би өсрээд гүүгээд сүнэж мөнийхэн болоо сашраана. Тийм биз дээ. Тэгэхээр зүгээр амьдралаа өөрчлөөд харуулж байгаа нь энэ баггүй яг харуулалт нь зүгээр худлаа Google дээр кино угаасаа том хүмүүс бүгдээрээ л тэгш яадаг гэсэн шүү дээ алив тий арх ууж болохгүй тамхи ууж татаж болохгүй ингээ аргууд бүгд шааж тий нууцаар үгүй нууцаар биш ил орой тий ингээл найзуудтайгаа уулзаал ах эгч нар шууд зүтгүүлээл пи уугаал арх уугаал тэгснэ жоох хүмүүс арх уу тэгсэн мөртлөө аягүй сайн дуул зураг гой мой гэ хотлаашаа тийм жоохон том болоод ирэнгүүт урлагийн салбарыг сонгож болохгүй шүү. Ажил хий уул уурхай. Тийм биз дээ. Би нэг асуулт асуу. Энд дэр тим үгүйг хариулж яриа за. Тим үгүй байх. Тим үгүүдээ байх талаар.
түрүүний ярьжсэн өссөн орчин те тийм годомж те одоо тийм одоо гэр хороолол тэгвэл тэнд мэдээж тиймэрхүү зүйлүүд их олон байдаг баг. Би ч өөрөө гэр хороолд өссөн. Би дахиад одоо ч гэр хороолд би амьдардаг. Манай ахч 83 оны залуу байдаг. Төрсөн ах маань адилхан өссөн. Тэгвэл зөвхөн гэр хороолд өслөө, тийм годомж талбай, тиймэрхүү нөхцөл төслөө гэд хувь хүний энэ өөрийгөө удирдах байгаа тарих энэ зүйлүүдээс хол байлгахад 100% нөлөөтэй үстэй. Тийм. Тэгэхээр тэр зүйлүүд дээр бас залуучууд би гэр хороолд өсөж байгаа учраас би тэрхүү нөхцөлд байгаа учраас гэдэг хандлагыг битээ өөртөө өгөөрэй. Тэгээд хоёрхан зүйлийг асуугаад нэвтрүүлгээ дуусгая. 50 эдмэд өнгөрчлөө. Би өнөө 50 мэд яриж болсон. Жоо хасч масч юу. Хасалт байхгүй шүү. Нэр хасалт байхгүй. Хордон нэг хоёрхан зүйлийг асууч. Их нэртэй. Бага их нэртэй их нэргүй. Би бас яг гэр бүлийнхээ нарийн ширээ асуудлуудыг бол яг олонний өмнө хэл байлгах хүсэлгүй байдаг. Гэтэ хосоороо юу ганц би юу энэ дээр л би нэг олон юм бас. Би харин энийг харин яг наадах чинь шүү дээ. Намайг ойлгож байгаа шүү дээ. Тэгээ чи яг асуух гээд байгаа учраас би яг тэрийг хэлэхгүй байгаа даа. Би дахиж юм асуухгүй. Тэгээд бодлоо зүгээр л хосоороо юу ганц гоё асуулт асуучлаа шүү дээ. Бисмаг яг би зүгээр бас бүсгүйчүүд өөрийн гэсэн сонирхолтой байдаг шүү дээ. Бисмаг сонирхож байгаа бүсгүйчүүд бас хэрвээ байх юм бол яг зөв боломж байгаа юу байхгүй юу? Бүгдээрээ би нэг сонирхъя л да. Сониуч байл да тийм үстэй. Сонирхъя л да. Facebook, social media хэр идэвхтэй бай. Би яг пэйж дээрээ бол ер нь бас байдэн шүү дээ өөрөө хөтэлтэй. Нэг ингээд нэг бичлэг хийсэн байсан дээ. Ингээд гэсэн чи энэ өстө хар тамиг чи илэрээд энэ төр гэцлээсэ. Come on тийм үстэй. Одоо тэр мэр хүнийг одоо ингээд байгаа байхгүй би нэг юм хэлээ заяа. Яг нэр аз болоход хэлчихье. Бөө шүүгчнэр амьдраад байгаа байхгүй. Яа тэгэхээр нэг бацааны голдоо тавьчаад бөөнөрөө том хүмүүс хажуу талаас нь бүгд амбислаа хийж идэг ийм нэвтрүүлгүүд уйггүй зурагтаар гараад байгаа байхгүй. Тэр нь эцээстэй ард түмэндээ ямар мэдрэмж юу сургацсан бэ гэхээр хэн нэгнийг харахаараа нөө нэг гоё мэдэрч чадахгүй шүүгээ шаачдаг. Эн чин энэ жоохон тийм байна гэ. Тэгэхгүй яг зүгээр болоод ингээ үзэлтэй. Тэгэх юм бол би тэнд амар дуртай дуугаа сонсоод айгүй чөлөөтэй байна штэ. Хүн эрх чөлөөтэй хүссэн газараа эрх чөлөөтэй байх эрхтэй биз дээ. Чиний одоо би тэр видео дээр тэр нэг хин нэгнийг аваачаа дээрлэхээ дийсэлчээгүй зүгээр өөрөө дуртай юмаа ингэж яах чинь come on тийм биз дээ. Тэгэхээр тэгж дүгнэхээ болоо. Би энийгээ дүгнээд ингээд юу ч урагшаа зүйлийг ихгүй 50 хүлээж авах хэрэгтэй байна. Зарим нөхцөл бүгдийг би лав тийм үзье бол ямар гоё хар вэ? Энэ ямар эрх чөлөөтэй шааж байна гэл тэгэн штэ. Энд чинь бас хүн бол айгүй чөлөөтэй байх тусам гоё штэ. Тэгэхгүй би энийг улам адилхан болгох гол хүн болго очиж оройдоо бааранд орж тамхитаач би ууд суух хэвтэй юм аашин тэмстэй. Хүн болгоны мөрөөдөл зайсанд 3 өрөө байр 2 машин лагер дээр нэг бас нэг байшин тэгээд нэг хүүхдүүдээ гайгүй сургуульд оруулах тийм байх албагүй штэ тийм биз дээ. Хүн болгон өдөр болгон аз жаргалтай амьдрахыг яагаад сонгож болохгүй гэж тийм биз дээ. Тэгээ өдөр болгон аз жаргалтай байхын тулд хинээс айж хинээс санаа зовх юм бэ тий. Би одоо ингээд чамшиг болох гэдэг шүү дээ. Би сул тавих хэрэгтэй шүү дээ. Бүгдээрээ би сул тавих хэрэгтэй. Тэгээд түрүүний хоёулагийн ярьсан сэдв гоё байхгүй нөгөө нэг юу ах дүү гээд эцээс ах хэдхэн жилээр яах гээд байгаа юм бэ тийм үстэй. Зүгээр нэг гоё юм хийх гээд байгаа бол амар гоё мөн чанараараа хийчихэл дээ. Тийм ах юм бол хаал үзүүлж байгаа. Эхлээд зарж мархах юм эхлээд хайраа үзүүлчихэлтэй. Тэр дүүд өөрийнхөө амьдралаас туулсан тэр юмнаас яаж дүүгийн цаг хугацааг тий хэмнэх вэ? Хараал бол амьдралын хэмнэлөө. Өөрөө зааж өгөх хэрэгтэй шүү дээ. Хараал. Нөө би барыг хараал хэлдэггүй шүү дээ. Нөгөө нэг гэдэг дээр тэр баг 3 хэлжлээ би сонсоод уушлаараа. Тэг яг зөв энэ бол яг угаас энийг бүрээ гарна л та тэгээд би ихтэй аюу чөлөөтэй байж дээ шүү. Гэтэ эцээс яг хүн болгон гадаа ийм ингэж ярьж байгаа болохоор би бас арай амар холдохыг хүсдэг. Тэг өөрийн төлөв дээр ч гэсэн чөлөөтэй байдаг уу? Тий өөрийн нэвтрүүлэг дээр айгүй чөлөөтэй байдаг гэсэн шүү. Тэр нэвтрүүлгийг би өөрөө эдит мэдээд бүх юм хийждэг байсан шүү. Ямар нэвтрүүлэг? Дог залуусыг ярьж байгаа. Дог зал биш. Өөр нэвтрүүлэг дээр юм чөлөөтэй байсан уу гэж байхгүй ярьсан. Би ямар ч нэвтрүүлэг дээр ер нь чөлөөтэй л байна. Яагаад тэгэхээр надаа ямар ч айдас санаа зовх тийм юм. Түрүүн жоохон сандал байхгүйсэн үү? Түрүүн байхгүйсэн. Одоо энэ гоё тавирж байгаа юм шиг санагдаад байхгүй. Тэрнээс болж байгаа сандал. Тэгээд хоёулаа одоо танилцаад юм гэдэг чинь хөгжин штэ. Уур амьсгал одоо түрүүн байсан уур амьсгал. Дахиад нэг цаг ярьсан бол алах байсан баг та хоёлаа. Түрүүн байсан уур амьсгал. Одоо энэ дотор чинь түрүүн байснаас хамаагүй гоё гэрэл гээтэй. Чи бид хоёрыг харцчихсан айгүй гоё дотно штэ. Хүн болгонтэй ийм харилцаатай байдгүй эсвэл цөө хэд үнтэй юу?
хүн болгонтой л юм харилцаатай. Би бүр яг амар нээлттэй яг шууд ингээл чамайг ингэж ойлгож авдаг хүмүүс байна уу? Яг одоо чиний энэ одоо мэдрэмжийг ойлгож байгаа хүмүүс хэр их байна? Ялангуяа бүсгүйчүүд одоо найз охин ч юм уу их нэртэй бодлоо гэхэд яг энэ мэдрэмжийг хүлээж авдаг эмэгтэй хүн хэр их байна? Ер нь миний эргэн тойрны хүмүүс мэднэ. Би яг эргэн тойрон ч олон байгаа цөөхөн байгаа. Миний эргэн тойрон маш цөөхөн байгаа одоо бол. Яа тэгэхээр би чинь амьдралаа өөрчлөөд бас удаагүй шүү дээ. Энэ аяллаа ихлэ удаагүй байгаа. Би 3 жилийн өмнө яг шийдвэрээ гаргаа амьдралаа өөрчилсөн. Тэрнээс хойш бол ер нь би өөрийнхөө хийлэх бодох бодол бүх юмыг шинжилсэн болохоор одоо хинтээч харьцсан би маш өөр. Өмнө нь бол би өөр одоо зарим хүнийг гомдоох, зарим хүнтэй шууд хин нэгнийг мэдгүй байж гадна байдлаар нь дүгнээд шууд муухай харцдаг тийм үе бол байсан. Гэхдээ одоо бол тийм бишээ. Би одоо хүн болгонтой л би хин ямар ч хүнийг дээш доош янз бүр болохгүй. Би хүн болгоныг өөрийгөө гэж боддог. Тэгэхээр яг шууд хин нэгэнтэй уулзгаараа өгчдээ штэ. Залуучууд их бизнес их гоё залуу, сайхан ааштай залуу байдаг гэж хидэд ярьж байгааг би сонссон. Тэгээд нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуултыг би асууя. Зөвүүн гэдэг үгийг маш олон хүмүүс хэрэглэдэг. Гэтэ энэ асуултыг барай өөрчиллөө. Ягаад тэгэхээр анх удаа өөрчилж байгаа шүү. Түрүү хүн болгон зайсан 3 өрөө байр 2 машин лагертай хүүхдүүдээ сайхан сургуульд оруулах тийм мөрөөдөлтэй магадгүй хүн болгон байж тэ. Одоо энэ Улаанбаатарт амьдарч байгаа ихэнх баг. Тэнгүүд хамгийн зөвүүн одоо урдаа барьж байгаа хамгийн гоё мөрөөдөл юу вэ? Мөрөөдөл биш. Одоо яг хүрхийг хүсэж байгаа тэр цэг юу вэ? Зөвүүн хамгийн цэг юу вэ? Хүрхийг хүсэж байгаа тэр зөвүүн цэг гэх юм бол очихыг хүсэж байгаа. Гол цэг л юм уу? Тийм, хамгийн гол төв цэг. Яг тэнд л очихыг хүсэж байгаа. Яг төв цэгт л очихыг хүсэж байна да. Төв цэг. Төв цэгт очиод тэнд удаан байхыг л хүсэж байна да. Жохон тайлбарлаач. Энэ болохоор арай жоохон давхаргын ойлголт болоод одоо эн чинь нэг ийм нэг давхарга байгаа байхгүй эргэлдээд одоо энэ бид хэд чинь нэг одоо энэ давхарга дээр байгаа шүү дээ. Дундаж. Тий энэ бодит энэ материалыг энэ давхаргын цаатлын давхарга дээр нэг одоо ингээ эргэлдэж байгаа нэг ийм нэг хорон зай байгаа байхгүй бид чинь тэр ухамсарын л нэг жижиг хэсгүүд шүү дээ. Тэгэхээр ингээд тэр ухамсрууд энэ төв цэгтэйгээ хэдий ч нэ ойртно яг үнэнтэй ойртоод тэгээ тэр төвөөс хэдий холдно үннээс холдоод тэгэхээр би бол яг маш удаан хугацаанд тэр төв цэгтэл байхыг хүсэж байна да. Бисмагийн гүнзгий юм аа гүнзгий. Гингүүч би бүр гүнзгийрч шүү дээ. Гүнзгийрчлээ. Тэгээд бисмагийн гэтээ 50 инх тайван байхыг л хүсэж байна. Идэж ууж байгаа хоол хүнс энэ тэр арай өөр ах шиг байна. Минийхээс бол яаж ч мэдэрж байгаа мэдрэмж ярьж байгаа зүйлүүд те хоол хүнсийг өөрөө ойлгож байгаа шүү дээ. За тэгээд энэ яриаг дуусгая. Тэгээд эрсэнд баярлаа. За баярлаа. Зөвүүн яриаг үзсэн найзуудаа баярлаа. Тэгээд өргөл баярлаа. Сайхан ярилцлага боллоо. Амжилт хүсье. Амжилт баярлаа. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье. Мундаг байна. Залуу өөрийн гэсэн үзэл бодолтой өөрийн гэсэн үзэл бодлоор урагшаа алхна гэдэг хамгийн гол нь зөв байх гэж боддог. Зөндөө үзэл бодлоор зүгээд суугаад явах тэ. Чигээр юм. Тэгэхээр би бас нэвтрүүлгүүдэд өөрөө нэг уриалгыг хэлээд байгаа. Хин нэг нь чамтай яаж харьцсан тэ яаж харьцахыг хүсэж байна. Яг тэрүүгээрээ бустай харьц. Тэгээд хин нэгэнтэй чи муухай харьцах юм бол тэрнийхээ үр дагаврыг авна шүү. Тэгэхээр одоо хүмүүс яагаад хүмүүс намайг бас айгүй сонирхолтой асуултууд ирж ирсэн л та тий чи одоо яах юм ингээ миний хувьд энэ нэвтрүүлэгт ирэх нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Энэ нэвтрүүлгээр угаасаа ийм гоё нэвтрүүлэг хийнэ гэдэгт би итгэлтэй байсан. Тэгээд өргөлж амд баярлаа. За баярлаа. Тэгээд үнэхээр сэтгүүлч байх бас сонирхолтой энэ аялалд амжилт хүсье. Баярлаа. Амжилт, бизнесмодоос амжилт. TB Туяабаатар гэдээ би бүтэн нэрээр нь дуудчихъя. Баярлалаа. Тэнцэнээр дуудсан. За тэгээ өндөр нэвтрүүлгийн төлөө өндөрлөжний үзэгчтэй дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзъя. Дараагийн нэвтрүүлэг болохоос хэд хоногийн өмнө лайв хийж дараагийн зочноо сонгох болно. Тэгээд дараа